Сайхан уу та бүгдтэй энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. За та нартай бичлэгээр уулзаагүй бас хөөрхөн удчихсан байна. Хэдэн сар өнгөрчихсөн байна. Цаг хугацаа маш хурдан өнгөрч байна. Нэг мэдсэн шинэ он гарсан байна. Шинэ он гараад бүр 6 сар өнгөрсөн байна. Шинэ оны одоо хагас нь явцсан байна шүү дээ, тийм ээ. Сайхан цаг иржийн дулаан, өрн дулаан, цаг заны халуун дулаан гоё өдрүүд эхэлж байна. За та хэдэр маань сайн сайхан юу байна? Та нар маань энэ нас 6 сарын хугацаанд хэр олон зүйлүүдийг амжуулж авав? Хэр олон зүйлүүдийг бас ухаарч авав? Тэг хүн ер нь одоо өөртөө энэ асуултыг бол үе үе тавьж бас тунгаан бодож тийм ээ. Гоё амьдралаа хэрэгцүүлж харж явах хэрэгтэй. Гоё рефлекшн хийж явах хэрэгтэй тийм ээ. Хүн тэгжээж бодлоо зэгцлэн бас өөрийнхөө урагшаа явах замаа төлөвлөдөг байгаа тийм ээ. Тийм болохоор ер нь хүн өөртөө сууж байгаад амьдралаа тунгаан бодох тийм ээ. Эрхцүүлэн бодох гэдэг бол маш чухал зүйл байгаа даа. Миний хувьд бол энэ 6 сар маш олон зүйлүүдийг бас амжуулсан гайхалтай сарууд болж өнгөрлөө. Амьдарч байгаа газраа солилоо. Цоо шин өөр улсад, өөр хэл, өөр соёлтой, өөр энергитэй газар нүүж ирсэн байна. Тэгээд энэ миний одоо амьдарч байгаа газар маань одоо шал өөр энергитэй. Миний өмнөх амьдарч байсан газрыг бодох юм бол өмнө нь бол би Польш улсад амьдарч байсан. Польш улсаас өмнө нь бол Монгол улсад амьдарч байсан. За тэгээд Монгол улсын маань энерги мэдээж хэрэг Польш улсын энергиас шал өөр тийм ээ. Польш улсын энерги бол одоо би Испанид амьдарч байгаа. Далайн эрэг дээр байдаг жижигхэн хэрнээ маш олон зүйлс болж өрнөдөг тийм гоё байгальтайгаа ойрхон маш их нар гардаг гоё газар амьдарч байгаа. За ингээд энэ улс орнуудын энергиуд бол хоорондоо маш өөр. Улс орнуудын энергийг бол угаасаа байгаа газрын энерги болоод тэрэн дээр амьдарч байгаа хүмүүсүүдийн энерги ингээд нийлээд хамтдаа бүтээдэг байна. Хүмүүсийн энергийг юу бүтээдэг вэ гэх юм бол бидний өдөр тутамдаа бодож явдаг бодлууд юу бид нар бодож явж байна? Тэр бодлоосоо ургуулад бидний сэтгэл хөдлөл бий болж байдаг тийм ээ. Бидний бодол болоод сэтгэл хөдлөл маань бидний энергийг бүтээж байдаг. Тэгээд тухайн улсын маань улсад маань амьдарч байгаа хүмүүсийн хэрхэн хэрвээ ингээд гайхалтай сайхан эрэг зүйлсүүдийг бодож явдаг тийм ээ. Би битгий гоё ээлдэг харцдаг, нөхөрсөг тийм ээ, нээлттэй би бинийгээ гоё хөндлөж харцдаг тийм ээ. За дээрээс нь тэгээд гоё эрэг бодлуудыг тээж явдаг хүмүүсүүд бол тийм хүмүүсүүдээ илүү ингээд татаад тийм хүмүүсүүд бусад хүмүүсүүдэд тэр энергиээр бас нөлөө их үзүүлээд тэгээд тэр хүмүүсүүд олон байх тусам тухайн улсын маань энерги нь бол ингээд өндөр түвшинд байна гэсэн үг. Одоо миний амьдарч байгаа улс бол Испани улсын ялангуяа одоо миний амьдарч байгаа энэ хэсгийн энерги бол дажгүй маш өндөр, маш тийм хөнгөн мэдрэмжийг өгдөг. Сүүлд би 2-7 хоногийн өмнө бас Польш улсад очиж ирсэн. Тэгээд хуцаад энд ирж яхад ингээл онгоцны бодол дээр буухад энерги нь бүр шал өөр мэдрэмж надад төрүүлж байсан. Тэг өмнө нь бол яг нөгөө энэ юунууд дээр бол улс орны энерги дээр бол нэг тийм айхтар анхаарал тавьж очих холбогддог байсан байна. Тэг одоо бол нөгөө сүүлийн хэдэн сар ингээд эндээ амьдраад айгуу гоё тийм нөгөө эрэг энергиэр дүүрэн
пош усуд байхдаа ч гэсэн миний бодол энэ төр ингээл эерэг байсан л та. Гэхдээ нөгөө эргэн тойронд хүрээлж байгаа хүмүүс тэгээд тухайн улсын түүх тийм ээ этрээс шалтгаалаад пош ус маань бас жоохон тийм хүнд дотор энергитэй байгаад байдаг. Тэр тухайн улсын улсад маань болж байсан үйл явдлуудаас болоод түүхүүдээс болоод тийм ээ ард иргэд нь болохоор тэр нөгөө өөрсдөө түүх энтрээ их санаж явдаг тийм ээ. Нэгдүгээр даа дэлхийн нэгдүгээр даа хоёрдугаар даа ингээл янз бүрийн зүйлүүд болсон. Тэрийг ингээд дурсан сандаг. Тэгээд тэр нь айгүй хүчтэй нөлөөтэй өдийг хүртэл байдаг. Тэгээд одоо үеийн нөгөө орчин үеийн залуу хүмүүсүүд нь бол бас арай өөрчлөгдөж байгаа. Тэгээд тэрийгээ дагаад хүмүүсүүдийнх нь бодоол одоо сэтгэл хөдлөл нь жоохон хүнд төвшөнд байгаад байдаг. Тэгээд тийм улсад ч юм уу тийм орчинд хүн ингээ удаан амьдраад тахлаар ялангуяа хүн нөгөө энерги мэдэрдэг тийм ээ. Мэдрэмтгий хүмүүс бол тэр энергийг ингээ байнга мэдэрч байдаг. Хичнээн өөрөө ингээ өөр дөр ажиллаа хийгээд тийм ээ. Бодлоо зэгцлээд эрэг гой бодолтой байгаад хичнээн ингээ дотроос маань ингээ гой хад жаргал ундраад тийм ээ. Инээж хөөрөд гой ингээ өөрөөрөө тайван бай, өөрөөрөө бай гэд тэгэхээр ингээ нөгөө өөр хүмүүсүүдийн нөгөө хандлага энерги ингээд өөр байгаад байгаа болохоор ингээд өссөн усыг угаасаа ингээд нөлөөдөд байдаг. Тэгээ тийм болохоор энэ дээрэд болоод би сүүлийн 6 сар болоод маш гоёлаа. Яс нөгөө Польшийн Варшав гэдэг нийслэл хотод нь том хотод амьдардаг байсан. Тэгээ тэр улсад амьдарч байхдаа нөгөө айгүй стресс давтсан байсан гэдгийг бол өөрөө ч гэсэн мэдээгүй л яваад байсан байна. Энэ миний одоо амьдарч байгаа хот маань болохоор ингээд айгүй жижигхэн 250,000 амьдардаг. Тэгэхдээ 100 болохоор бол тэр доонд 4-5 өсчдөг баггүй. Тэгээд хүмүүсүүд нь айгүй энд нөгөө нэг талайн хэрэг дээр байдаг болохоор ингээд айгүй тийм тайван айгүй тийм хөрсөг байгаад байгаа байхгүй. Тэгэл би анхаа ирснийхаа хэдэн сартаа ингээд бүр ингээд амар нөгөө стрессцэн жоохон байдлаараа өөрийгөө би уг нь гайгүй гэж боддог байсан. Тэгсэн чинь ингээл бас л стресс байсан байгаа байхгүй. Юм болох нь ингээд хурдан хийж гээл яарч гаал жоохон сандарч гаал нэг тиймэрхүү. Ер нь бол би ч өөрөө бол уг нь 50 хүн шүү дээ тий. Тэгсэн хэрнээсээ тийм юм ингээд бүр дотор байгаад байгаа байхгүй. Тэгээд ирээд бүр тэрийг мэдээд би чинь өөрөө хүү ер нь өөрөө тэрийгээс анзаардгүй юм билээ. Иргэн тойрны ингээд бүх хүмүүсүүд тийм байдалтай амьдраад байдаг тийм ээ. Болохоор ингээд өөрийгөө бас тийм байдалтай яваад байгаа гэдгийг хүн анзаарч харахад айгүй хэцүү. Тэгээ яг нөгөө тийм орчноос өөрийгөө гаргаж авч байж хүн ингээд анзаарч эхэлдэг юм өөрийгөө. За би ингээд ер нь жоохон ингээд айгүй тайруулаад жоохон тайван маягаар ингэ яриад байна. Гэхдээ энэ донд бол бас маш их хэрэгтэй мэдээлэлүүд бас явж байгаа. Тэг хэрэгтэй хүмүүсүүдэд нь бол угаасаа сонсоод ойлгож авч байгаа. Тэг бас энэгээр юу хэлмээр байна вэ гэх юм бол бидний хүрээлэн байгаа орчин бол маш чухал хүчтэй нөлөөг бол биднэрт үзүүлж байдаг. Тэг ялангуяа та өөр дөр ажиллаж байгаа тийм ээ. Одоо бид нар чинь маш чухал үед амьдарч байгаа. Өөрсдийнхөө энергийн түвшинг маш өндөр хэмжээст авчрах шаардлагатай үедээ бид нар тулгарсан. Энэ бол хамгийн бидний чухал ажил байгаа даа. Орчин үе одоо энэ цаг үед ялангуяа ер нь бол өөр дөр ажиллахын ухамсараа сэрэх, энерги дэвшлүүлэх, энерги цэвэрлэх, энерги өөрт байгаа энэ одоо өөрийнхөө энэ чакрануудын блокаануудыг гаргах, хаалтуудыг гаргах тийм ээ. Хэрэв өөрийнх нь ингээд энерги бие дээр янз бүрийн битүүд энэ төр ч юм уу тийм ээ, сүнснүүд энэ төр ч юм уу энерги чинь сороод байгаа ба бэр өнтер байх юм бол тэдрийг ингээд стрессээс салах. Эднэр бол бидний амьдралын хамгийн нэн төрөнд тавигдах хамгийн чухал асуудлууд байгаа. Тэгэд орчин үед одоо бид нар амьдарч байгаа ялангуяа ухамсараа сэрэж байгаа, ухамсараа тэлж байгаа хүмүүсүүд бол энийг ойлгож ухамсарлаж байгаа.
Тэг яг ямар бас цаг үед бид нар амьдраад байгаа тийм ээ. Яг ямар системд амьдраад байгаа гэдгээ бид нар илүү ойлгож, ухамсарлаж байгаа. Тэгээ одоо үеийн бидний энэ амьдарч байгаа 3D бодвол угаасаа хөлөөрөө толгоо хийгээд толгоогоороо хөлөө хийчихсэн системд донд бид нар амьдарч байгаа. Тийм ээ. Тэгэхээр нөгөө багаас нь хүн төрлөختнийг одоо ингээ програмчлаад чиний хамгийн амьдралын чинь гол чухал зүйл болоод хин нэгэн болох тийм ээ. Нийгэмд байр суурь эзлэх бас эд баялагын хойноос, эрх мэдлийн хойноос, нэр хүндний хойноос хөөцөлдөх хэрэгтэй гэд заагаад бидний тарихыг бол програмчлаад ирсэн байгаа шүү дээ тийм ээ. Тэгтэл хин нэгэн байх гэдэг маань бол чи бол хинч биш тийм ээ. Өөрөө өөрийгөө чи хинч биш болохоор хин нэгэн болох хэрэгтэй гэж байгаа байхгүй тийм ээ. Тэнгүүт шууд хүний нөгөө нэг бид нар шин бол хинч биш бол биш шүү дээ. Бид нар чинь бүр харин ч бүр эсэргээрээ маш их хүчрхэг энерги, потенциал, авьяас чадвар, боломжуудыг тээж байгаа. Амьд явж байгаа бурханлаг хүний бид амьдарч байгаа сүнснүүд байхгүй тийм ээ. Энергиуд байхгүй. Сүнс гэдэг маань бол энерги. Юм болгон бүх зүйлүүд бол энерги. Тэгтэл бид нар ийм үн цэнтэй одоо энерги хүмүүс байхад гэж хэлэхэд бас хэцүү байгаа байхгүй. Яг жинхэнэ бидний бие болвол энэ бие бол биш. Тийм ээ бид нар яг хүн биш. Бидний дээд биеуд бол өөр гаригуудаар өөр одоо гариг эрхсүүдийн биетүүдэд бас амьдарч ирсэн болохоор яг бидний өөрсдийн маань гол эссенс болвол хүн гэж хэлэхэд хэцүү байхгүй юу? Бид нар чинь зүгээр энэ цаг мөчид энэ биед хүний биед амьдарч байгаа бурханлаг энергиуд байгаа байхгүй тийм ээ. Тэр хугацаанд л бид нар энэ гайхалтай хүний туршлагыг авч байна. Тэгээ цаг нь болохоор бид нар угаасаа энэ бие орхиод за магадгүй зарим нь баг энэ бие аваад өөр хэмжээс рүү, өөр гариг хэрэгс рүү явах боломжтой. Хүсэх юм бол тийм ээ. За тэгээд өнөөдрийнхөө би бичлэгээр та нартайгаа юу ярихыг хүсэн бэ гэх юм бол бичлэгийг бас хөөрхөн удсан байсан ч гэсэн хүмүүсүүд маань бас над руу бичээд миний хийж явуулсан сургалтын талаар асуугаад бас хийдэг сессия буюу монголоор бол нөгөө засал гэж ярьдаг шүү дээ. Энергийн засал. Пошоор бол сессия, англиар бол session гэдэг. Энэний маань талаар бол хүмүүсүүдээс асууад бичээд байгаа. Тэгээд би өөрөө нөгөө өмнө пошт амьдарч байсан одоо спанд амьдарч байгаа болохоор миний хийж байгаа ажлууд маань ер нь бол хош хүмүүс рүү ч юм уу тийм ээ. Ер нь гадаад хүмүүсүүд рүү одоо чиглэсэн байдаг. Тэгээ Монголдо Андраг бас нэлээд гутчихсан болохоор бас яг энэ чиглэлийн ажилтнуудыг бас яг ингээд төвлөрч хийхгүй яваад байгаа. Тэгсэн хэрнээсээ л дээд бие маань болохоор намайг чинь ажиллаа бас монгол хэлээрээ монгол хүмүүсүүдтэй зориулж хий гэд тохиог надад өгöd байгаа. Бүр сүүлийн хэдэн хоног бодод угаасаа бүр надад чи бол багш. Тийм болохоор хүмүүс заах ёстой зүйлүүдээ заа. Гэсэн хүчтэй тохионуудыг надад аль дээрээс дээд бие маань өгöd байгаа. Энэ тохиогч гэсэн өнгөрсөн жилийн 24 оны 10 сард бас хүчтэй авсан болохоор би бас монгол хэл дээрээ бичлэгүүдээ хийхгүй маш олон хэдэн жил болчоод хийж эхэлсэн байгаа. Тэгээд нэг сая
2 сар шахуу хийчээд тэгээд бас нүүдэл судлалын асуудлууд болоод бас өөр гоё шинэ номнуудаа гаргасан, номнуудаа бас өөр хэлнүүд рүү орчуулах ажлууд. За тэгээд Porsche дээр онлайн сургалтыг бас Porsche-ийн бас алдартай public speaker-тэй бас хамтарч зохион байгуулад гээд хамтаа чухал ажлууд бас эхлээд гээд маш олон сонирхолтой гоё ажлууд эхэлсэн байсан болохоор бас яг Монгол хэл дээр Монгол одоо бичлэгүүдээ Монгол хэл дээр хийхдээ бас өөрийнхөө энергийн засал энтер гээд энэ ажлуудаа бас Монгол хүмүүсүүдэд хүргэх ажлаа жоохон ингээд хойшин тавьчихсан байсан. Тэгээ угаасаа ингээд нөгөө цаанаас Монгол хүмүүсүүд маань ч бас сануулж байна. Тэгээд би маань ч бас надад бас хэлээд байгаа. Хийх ажлаа хий. Монгол хүн болж төрсөн болохоор Монгол хүмүүстэй бас өөрийнхөө чаддаг зүйлээрээ болоод өөрийнхөө мэддэг, сурсан, хоригдлуулсан мэдлэгээ хуваалцаа гээд байгаа. Мэдээж хэрэг би энэ ажлаа бол дуртай хийн. Би одоо ойрын ер нь бол хэдэн жил өөрийнхөө эгог хааллаж амьдрах биш. Өөрийнхөө энэ дээд биедээ болоод дээд биеийнхээ өөрийнхөө яг энэ амьдралд ирсэн зорилгоо ажил хэрэг болгоход төвлөрч ажиллаж байгаа. Энэ шийдвэрийг бол аль дээр гаргасан. Тийм болохоор миний дээд би юу хий гэж хэлж байна. Тэр зүйлийг би хийх болно. Тийм болохоор өнөөдрийнхөө бас бичлэгээ ингэ хийж जैन. Тэгээд дараа бас ингэ бичлгүүдээ гоё ингээд дарааллуулаад ингээд ойрхон хийх хүсэлтэй байгаа даа. Тэгтээ харжлаа. Тийм төлөвлөгөөтэй угаасаа тэгтээ бас дээд бинаа тэгээд байгаа болохоор угаасаа тэхгүй болохгүй одоо ингэ бичлгүүдээ хийж эхлэх хэрэгтэй Монгол хэлээр. Ер нь бол би өөрийгөө бол дэлхийн иргэн гэж хардаг. Монгол хүн ганц би Монгол хүн би Монгол орноо л гэд ингээд байх биш. Ер нь бол улс орон болгоныг ингээд хүмүүсүүдийг та нар харах юм бол би одоо сүүлийн 15 жил маш олон орнуудаар амьдарч үзлээ, явж үзсэн. Олон орны хүмүүсүүдтэй уулзч үзсэн. Ингээд нөх учирч байсан хүмүүсүүдээ ингээ хараад ахна юм. Ялангуяа Монгол хүмүүсүүдийг хараад ахна ингээд улс орон болгоны хүмүүсүүд ингээд програмчлсан байхгүй. Чи бол Монгол хүн, чи бас Хятад хүн, чи бол Америк хүн тийм ээ. Чи бол бүр улс орноор маш их бахархаж би л бол Хятад хүн ч юм уу. Би бол ийм болохоор ийм байна. Би манай улс оронд болоод ингээд бусад орнуудаас бол хүчрэхэг илүү сайн гэж өрсөлдөн тийм ээ. Өөрсдөө орныг ямар лаг мундаг гэдгийг харуулна гэл. Монгол хүмүүсүүдэд энэ програм маш хүчтэй байдаг. Бусад бүх орнууд ер нь Польш оронд ч явж байхад ч тэр Польш хүмүүсүүд ч гэсэн өөрсдөө аягүй бахархаж ярьдаг. Герман хүмүүсүүд, Австри ч юм уу тийм ээ. Америкчууд ч юм уу бүх улс орны ер нь хүмүүсүүдэд ингээд хумсраа сэрээгүй байгаа хүмүүсүүд ялангуяа аягүй ингээд өөрийнхөө улс оронтойгоо ингээд би ста энэ улсын иргэн би ста улсынхаа нэрийг гаргана гэж бүр ингээд амар эго өндөртэй бусад орны хүмүүсүүдтэй ингээд өрсөлдөх тийм ээ. Манай улс бол танай улсаас бол дээр тийм ээ гэсэн ийм нэг тийм биетэйгээ өрсөлдөх хандлага энэ програм маш хүчтэй байдаг. Би бол энэ програмын эсрэг байдаг. Зүрх сэтгэлээ би сонсох юм бодоод би энэ дэлхийд амьдарч байгаа бүх хүмүүс улс, орон, шашин, тийм ээ арьс өнгө, үл хамааран бүгд нэг. Ганц манай дэлхийч биш. Манай дэлхийн энэ гаригаас өөр маш олон гариг эрхсүүд байгаа. Тэднэртэй ч бас амьдралууд байгаа. Бас биетүүд байгаа. Энэ гариг эрхсүүдийг бүтээж байгаа бүр энэ том universum гэл ингээл цаашаа дэлгэрүүлээд томруулаад явах юм бол бид нар яг ингээ харахнаа гаднаас ингээ харахад өөр юм шиг харагдаж байгаа. Мэт боловч
бидний үүсэл бол нэг. Тийм болохоор бид нар улс үндэстэн даяараа бие биетэйгээ ингэж хагаралдаж, дайтаж тийм ээ. Манай улсын соёл түүх бол танай улсын соёлоос илүү хүчрхэг, баян тийм ээ. Манай улсын иргэд бол танай улсын иргэдээс IQ-гаараа өндөр ч юм уу тийм ээ. Эсвэл орлого илүү их олдог, илүү баян чинэлэг тийм ээ. Ядуу хүмүүсийн тоо бага гэдэг л янз бүрийн зүйлүүдээр ингэ хоорондоо өрсөлддөг. Энэ маань бол угаасаа нөгөө 3D ертөнц ахгүй. Улс орнуудын хооронд нь хуваа тийм ээ. Дэлхийг хооронд нь хуваа, төв твээр нь хуваа. Төв дотор нь улс орон болгож дотор нь хуваа. Улс дотор нь аймаг, хотууд гэж хуваа. Аймаг дотор нь бас дотор нь гэж сумууд гэж хуваа. Тийм ээ. Сум дотор нь гэр бүл дотор нь хуваа. Шашнаар дамжуулж хуваа. Улс төрийн үзэл сурталаар нь хуваа. Арьс өнгөөр нь хуваа. Орлого нийгэмд эзэлж байгаа байр сууриар нь хуваа. Ингээд хүн төрлөختнийг тийм ээ ингээд дотор нь хуваах тусам бүр жижигрэл байгаа ч тийм ээ. Бүр жижигрэл өмнө нь уг нь ингээл яг манай төв Аз төв гэж явж байсан бол Аз твэр ингээд жоохон хүчрхэг юм шиг санагдчихсан бол сүүлдээ улс орон гэл би Монгол хүн гэл хүчрхэг юм шиг санагдчихсан бол Монгол дотроо хуваагдсан тийм ээ. Чи бол тэр намын хүн тийм ээ. Скол бол чи тэр шашны хүн. За сүүлдээ бүр ингээд за чи бол ийм орлоготой л хүн тийм ээ. Энэ орлогыг чи олдгоо бол чамааг бол бид нар ингээд өөрсдөө хүрээлд оруулахгүй ч юм уу тийм ээ. Ингээд хуваагдсан. Энэ бол байдал ганц Монголд биш. Бүх улс орнууд байгаа. Энэ хуваагдал бол маш биднэрт хүн төрлөختөнд хэрэггүй зүйл байгаа байхгүй. Эсвэргээрээ бид нар хоорондоо нэгдэх хэрэгтэй. Нэгдмэл байжж бид нар илүү хүчрхэг байдаг. Нөхөрлөж тийм ээ би бидтэйгээ нэгддэг, нөхөрсөг байж тийм ээ. Би бинийдээ итгэж чаддаг, би биенийхээ итгэлийг дааж чаддаг, хариуцлагатай байдаг тийм ээ. Хэлсэн үгэндээ эзэн болж чаддаг гэдэг. Энэ хүнд байх ёстой энэ мораль, этик гэдэг энэ гол зарчим мөн чанаруудыг ингээд гээгээд хайчихсан. Хүмүүсүүд одоо орчин энэ 3D ертөнцид бол тийм ээ. Бүх хүмүүсийг гэхгүй одоо маш олон хүмүүсээс хэрчгсэн. Өөрийнхөө энэ энерги ухамсарыг маш гоё өндөр түвшинд аваачж байгаа хүмүүсд маш их болчихсон. Тийм болохоор энэ одоо хуваагдал тийм ээ энэ доод энерги бие биетэйгээ өрсөлдөх, хуваалцах, таалцах гэдэг бие биенийг үзий ядах, бие биенийг хорлох, хуурам эхлэх гэл тийм ээ. Энэ бүх зүйлүүд бол 3D ертөнцийн хуулиуд яагаад байхгүй. Энэ систем. Тэгээ энэ системээс хүн өөрийгөө гаргаж авах хэрэгтэй байгаа. Дээшлээд 4D, 5D руу орох хэрэгтэй байгаа. 5D хэмжээст бол хуваагдал биш, нэгдмэл байдал. Би бинийгээ муулах биш, би бинийг араар муулдаг биш, тийм ээ. Би бинийг муухай болгож харагдуулах гэдэг биш. Нэг нөгөөдөлгөө муухай болгож хараад өөрөө нэг тийм гоё сайхан болж харагдах гэдэг тийм ээ. Энэ зүйлүүд бол 3D ертөнц. Одоо хүртэл байгаа шүү дээ тийм ээ. Угаасаа байна. Тэгээ одоо нэг энэ энергийн хуваагдал бол болоод эхэлсэн гэж би өмнөх бичлэгтэрээ хэлсэн байгаа. Тэгээ тийм болохоор 3D ертөнцид бол энэ хүнд энерги дунд амьдарч байгаа хүмүүсүүд одоо бол би хангалттай тийм ээ хангалттай би энэ амьдралд ингээд тулалдаж тийм ээ би битэйгээ өрсөлдөж би бинийгээ дайсан мэтээр харж амьдраад хангалттай тийм ээ би одоо бол өөр ингээд шат ахмаар байна дээшлмээр байна.
Энийг бол мэдэрч байгаа хүмүүсүүд одоо ингээд их болж эхэлж байгаа. Над руу ингээд хүмүүс бичиж байгаа л та ингээд Монгол хүмүүс үүдчээр яс поош хүмүүстэй ажилдаг, сайсягаа хийж ажилдаг. Тэгээд тэр хүмүүсүүд ч гэсэн ингээд ирээл дотор нь ингээд айгүй янз бүрийн юм болж байна тийм ээ. Тэ өөрийгөө ойлгохоо болж байна. Энэ байдлаасаа гарахыг хүсэж байна. Яаж гарахаа мэдэхгүй байна. Тийм ээ. Янз бүрийн асуудалтай. Одоо энэ асуудлууд нь болохоор сүүлдээ бүр ингээд өвчин болоод би физик би дээр нь ингээд гараад ирчихсэн тийм ээ. Би энэ бүр ингээд хүнд доод хэмжээсээ одоо энергитэй их удаан байгаад ингээд ирэхээр би маань өвчлөж эхэлдэг байгаа даа. Бидний оюун бодол, сэтгэл хөдлөл хоёр маань ингээд маш удаан хугацаанд доод хэмжээст байх тусам сүүлдээ ингээд тэр энерги маань бидний физик бит бигчиж өвчин болж гардаг байна. Бүх өвчлөл бол бидний махан бидэр байгаа энэ физик бидэр байгаа өвчнүүд болол эхлээд энергийн бие болох фантом бие дээр үүсдэг байна. Тэгээ тэрийг хүн нөгөө эдгэхгүй тийм ээ одоо энэ чакрануудынхаа хаалтуудыг гаргахгүй ингээд маш удаан яваад ах тусам сүүлдээ ингээд физик бие рүү материалог болоод ордог байхгүй. Тэгээ өчигдөр би бас нэг кино үзчихлээ л да. Ойрын хэдэн жил чинь би бас монгол хэл дээр кино үзээгөө маш удсан байна. Өчигдөр нэг кино үзлээ. Ер нь бол би кино баг үздэг. Тэгээд кино үзэх юм бол ер нь нэг тийм ухамсар тэлэх тийм ээ. Ухамсарыг тэлэх тийм кинонуудыг үзэх дуртай ер нь бол. Тэгээд YouTube суваг дээр маань ингээд нэхэд сүүлийн хэд хоног ингээд надад санал болгоод байсан кино байсан байхгүй монгол хэлээр. Өчигдөр хараа хармаар санагдаад харсан. Тэг үзсэн чинь харин тэр кинон дээр үзүүлж байгаа байхгүй. Бүх энэ одоо сөрөг муу одоо хүмүүсийн үйлдэл янз бүрийн донтолт тийм ээ сөрөг үйлдэл авирууд зааш эдрийн хойно бол байнга сөрөг биетүүд явж байдаг. Гэсэн энэ санааг харуулсан кино байсан л да. Тэгээ энэ кино бол угаасаа миний бас яг хийдэг шууд ажилтаа шууд холбоотой байгаа байхгүй. Өдөр тутамдаа би сессиа хийж яхад угаасаа өөр хэмжээсээс бол тэр мэдээллүүдийг авч яадаг. Тэгээд маш олон хүмүүс бол өөрийнхөө энергийн бие дээр нь гадны биетүүд, сүнснүүд өөрийнх нь бодлыг нь захираад өөрийнх нь хийхийг хүсээгүй зүйлүүдийг нь хийлгээ явж байдаг. Зүйлүүд маш их байдаг. Ялангуяа бол донтолт. Амиа хорлох ч юм уу тийм ээ. Бусдын амийг хорлох. Бусдад муу зүйлийг хийх, өөртөө муу зүйлийг хийх. Энэ сөрөг бодол болгоны хойно сөрөг биетүүд байж байгаа. Тэгээ энэ мэдлэг, энэ ухамсар бол хүн төрөлхтнөөс нуучсан. Тийм болохоор хүмүүс нэг бас хүмүүсүүдийг сонсохоор одоо нөгөө янз бүрийн гэмт хэрэг хийчихсэн тийм хүн түнд гэмт хэрэгүүд хийчихсэн хүмүүсүүд заримынхаа яриаг сонсоход бол би энэ үйлдэлийг хийгээгүй гэдэг шүү дээ. Яа тэгвэл тарих бодлоор нь ингээд
гадны биетүүд нөлөөлөд тухайн үнээр маш олон сөрөг зүйлүүдийг хийлгүүлчихсэн гэдэг. Тэгээ ер нь бол бидний бодлыг удирддаг гадны биетүүд технологиуд бол одоо орчин үед бол маш их болчихсон. Бид нэр өөр юм бодоод яваад байдаг. Бид нар болохоор тэрийг миний л бодол яваад байна. Би л энэ бодлыг бодож чинь гэж бодоод байдаг. Тэгтэл бидрийх биш, таны биш бодлууд маш их байгаа да. Тэр бодлууд гаднаас ороод ирчихсэн. Тэр бодлууд ингээд бидний толгой тархин дотор бодогдоод яваад байгаа болохоор бид нэр өөрсдөө хөө гэж бодож байгаа байхгүй. Тэгтэл их нь бол бидрийх биш. Тэгээ саясаараа хийгээд ажиллаад явж байхад сүүлийн хэдэн сар би бас нэлээд олон хүмүүстэй ажиллаж бас туршлага хоригдлууллаа. Би бол хийлэр болоод энергитэй ажиллаад бол удааг байгаа. Багасаа бол би угаасаа энергийг мэдэрдэг байсан. Тэгэхдээ тэрийг бол би ухамсарлаг байсан, мэдээгүй байсан. Мэдрээд яваад байдаг байсан. Жохон хөөх байхыг. Тэгээ зүүн савн угаасаа багын би айгу өндөр байсан. Тэгээд бүх шийдвэрүүдээ жижиг болоод том шийдвэрүүдээ одоо байн өөрийнхөө зүүн савнгаас сонсож гаргадаг байсан. Миний хувьд бол энэ байдал бол ийм амьдрал бол natural зүгээр л хэмээн байхгүй. Тийм хэцүү зүйл бол биш. Яаж зүүн савнгаа мэдэрх үү? Яаж дээд битийг холбогдох уу гэдэг хүмүүсүүд аягүй холбогддог. Над руу асуудаг, бас бичдэг. Яг миний хувьд бол энэ зүйл нь багаасаа би тэгээд төрөөд ингээд энэ байдлаа алдаагүй, энэ чанараа алдаагүй ингээд явчихсан. Тэгэд хүн чинь нөгөө бус хүмүүсийг бол өөрийнхөө ертөнцөөр л өөрөө өөрсгөл боддог. Тийм болохоор би ч гэсэн бусад хүмүүсүүдийг бас л ер нь өөрсгөл хандж байгаа байхгүй юу? Бусад хүмүүсүүд ч гэсэн ер нь бол тийм бас л ингээд зүүн сав мэдрэмжийг мэдрээл явж байдаг тийм ээ. Гэхдээ бол өмнө нь бол бүр яг энэ нөгөө зүүн сав мэдрэмж энтер гэдэг энэ миний хэлбэр бүр ингээд айгүй хүчтэй ойлгож энэ тархи руугаа ухаарч авсан зүйл цаг мөч бол ойрын хэдэн жил. Ер нь бол ковидын үеэс эхлээд бол миний бодол маш их цэгцрээд би энэ дотроо тархин доторх миний бодлууд бүр ингээд айгүй юу болсон. Чимээгүй болоод бараг их бодлого байгаад тэгээ ингээд нэг чихмих энтер айгүй онгоогоод ингээд эргэнт тайранд болоод байгаа юмнуудыг ингээд сасаал шоунуудыг ингээд гоё уянгалж тавьж байгаасаа чимээ юмнууд тий. Тэгээ янз бүрийн ингээд машины чимээ ч юм уу ядаргаатай тийм ээ ингээд хүнийг ядраадаг энэ янз бүрийн чимээнүүд энтер ингээд айгүй сонсож мэдэрч эхэлсэн. Тэгээд тэр цагаас хойш ингээд айгүй ухамсартайгаар за би яг өөрийгөө ойлгомоор байна тийм ээ. Өөрийгөө илүү их таних мэдмээр байна гэд астролог хүмүүстэй уулзаж эхэлсэн байгаа. Тэгээд янз бүрийн транс шаманы сешныг хийж эхэлсэн байгаа. Тэгээд ингээд юмыг үзэж мэдэрдэг тийм мэдрэмжтэй хүмүүсүүдтэй холбогдож эхэлсэн байгаа. Тэр хүмүүсүүд ч гэсэн өөрсдөө над руу бас бичиж надтайс холбогдож эхэлсэн байгаа. Тэгээ энэ хүмүүсүүдтэй уулзаж учрах тусам одоо өөрийнхөө аурааныхаа өнгийг мэдэх юм уу тийм ээ гэд маш олон тийм сонирхолтой хүмүүсүүдтэй уулзаж учирч өөрийгөө илүү их таних мэдэж эхэлсэн. Тэр хүмүүсүүд маань болохоор ингээд энэ уулзалтууд миний хувьд маш үнцэнтэй байсан. Өөрийгөө би яг өөрийнхөө талаарх мэдээлэл олж авч байгаа байхгүй юу? Тэгээ хүмүүс нөгөө өөр гадны хүмүүсүүд чи ингээд энерги мэдэрдэг гэд хэлэнгүүт чинь гэж ойлгож байгаа байхгүй юу? Бусад хүмүүс бас тийм биш юм уу? Тэ? Тэгээд маш их зүйлүүд ойлгож авсан байна. Хүмүүсүүд яагаад ингээд улаан цай ингээд бусад хүмүүсүүдэд ингээд сөрөг зүйлсүүдийг хийгээл тэ бусдыг гомдоогоод ингээд бүр ямар ч тийм хүнийг өрөвдөх, хайрлах сэтгэлгүй ингээд тийм хүмүүсүүд байгаад байдаг шүү дээ тэ. Тэрүүд л би ойлгосон. Тэд нар ийм мэдрэмж байдаггүй болохоор ийм тийм зүйлүүд хийе яваад байдаг гэсэн юм байна.
хүн болгон ингэж мэдэрдэггүй юм байна. Миний энэ амьдралыг хардаг өнцөг бол бусад хүмүүсүүдийг бодвол шал өөр юм байна гэд энэ зүйлүүдийг бас ойлгож эхэлсэн байхгүй. Тэгээ тийм болохоор хүн өөрөө өөрийгөө танин ойлгоно гэдэг бол маш чухал, хамгийн чухал зүйл. Уг нь бол хүн төрлөختөнд энэ мэдээлэл аль угаасаа л байж ах хэрэгтэй байхгүй тийм ээ. Чи болвол тийм ээ ингээд дээд ертөнцүүд, дээд хэмжээсүүдтэй холбоотой чамд ийм зүс ав мэдрэмж гэдэг зүйл байдаг шүү. Мэдрэмжээ сонсож явах хэрэгтэй, мэдрэмжээ хөгжүүлж явах ёстой. Бид нөр бол ингээд нэг тийм махан биетэй л ганц юм махан биеэр л махан биетэй л нэг юм амьтад биш ээ. Гэж тийм ээ, ийм бурханлаг хүч мэдлэг бидэнд байж идэг гэд энэ тийм ээ тэг өөрийгөө таниад мэдсэн энэ бүх зүйлүүд уг нь хүүхэд насанд тийм ээ ядчил ингээд энэ мэдлэгийг эцэг эхээс аваад тэгээс үүлд нь ингээд нөгөө нэг үнэхээр нөгөө нэг жинхэнэ уг нь бодис сургалтын систем болоод хүмүүсд энэ үн цэнтэй мэдлэгийг өгч явах хэрэгтэй байхгүй тийм ээ. Тэгээ хүн 15 6 ч юм 18 настай болоод ирэнгүүт өөрийгөө бүрэн төгс мэдэрсэн тийм ээ. Би бол ийм зүйлүүд дээр бол сайн тийм ээ. Би бол ийм энергитэй ажилтдаг хүн. Би бол өөрийгөө болоод бусдыг анагаах хүч чадалтай ч юм уу тийм ээ. Эсвэл бол би ингээд цаг хугацаагаар аялаад ирээдүйг харах чадвартай ч юм уу. Энэ миний ингээд мэддэг болчоод ингээд хүн өөрийнхөө одоо яг сүнснийхэн зорилгыг уг ингээд хэрэгжүүлээд явж байгаа хэрэгтэй байхгүй тийм ээ. Миний хувьд бол үнэхээр юм төгс ертөнц болвол тиймэр төсөөлөгдөд байгаа байхгүй. Тэгээд сүүлийн хэдэн сар бас өөрийгөө илүү их таних мэдсэн гайхалтай сарууд болсон. Өөрийнхөө дээд биеийг ойлгож, таних зах тухаас нь л би одоо буцаж ингээд санаж эхэлж байгаа байхгүй. Тэг яагаад миний дээд бие маань болохоор намайг ингээд чи бол багшаа хүмүүс заах хэвээр зүйлүүдэд заагаад яваа гэд байгаа вэ гэх юм бол миний дээд бие бол маш өндөр хэмжээсээс ирсэн энерги сүнс байгаа. Ямар сүнснүүдээ ийм өндөр түвшин рүү очдог вэ гэх юм бол туршлага, мэдлэг, ухамсараа маш тэлж чадсан тийм ээ. Тэгээд энерги нь маш өндөр болох тусам хүн ингээд сүнснүүд маань ингээд ангиутдаг байхгүй юу? Одоо нөгөө хүн төрлөختөнд ч гэсэн нөгөө 10 жил байх чинь 1-р анги, 2-р анги, 3-р анги гэл нөгөө шалгалтаа өгөөл тэнцэж чадах юм бол дараагийн анги руу ордог шиг. Сүнснүүд ч гэсэн нэг тийм маягийн юм байгаад байгаа байхгүй юу? Тэгээ өөрөө их ажиллаад өөрийгөө сайн хөгжүүлээд тийм ээ. Энэ хайр бусдыг ойлгох, хүндлэх гэдэг энэ маш өндөр хэмжээсэн энэ мөн чанаруудыг өөртөө маш сайн хөгжүүлж чадсан байх тусмаа ингээд энергийн дээшлэл яваад байдаг байхгүй юу? Тэгээ тийм болохоор багасаа би зарим хүмүүсийн ойлгох гэдэг зүйлийг зарим хүмүүст ингээд нэг зарим зүйлүүдийг ойлгоход маш олон жил шаардлагатай байдаг байсан бол миний хувьд бол тэр зүйлүүд бол маш ойлгомжтой тийм ээ. Надад нэг ойлгох гэж нэг олон сар жил зарцуулаад авах шаардлага байхгүй. Хэдэн цаг тунгааж боддог ч юм уу. Эсвэл баг угаасаа л тийм штэ. Гэж байсаар ирсэн байгаагаас одоо ч гэсэн ингээд маш олон зүйлүүд ингээд манай нөгөө дэлхийн энерги маань дээшлэх тусам тэгээд энэ өндөр энергиуд маань бас биднэрт бас маш хүчтэй нөлөөлж байгаа шүү дээ. Тэгээд тэр энерги бидний бие рүү орох тусам бидний бас энэ нөгөө энергийн төвшөнд маш олон сэргэлтүүдийг хийж байгаа. Тийм болохоор бид нар зарим зүйлүүдийг бодвол
маш хурдан ойлгоод явж байгаа. Ийм болол ингэж аам биш үү? Ийм болохоор ингэдэг штэ нэрээ гэж. Айгу хурдан одоо бид нар ойлгоод ингэж яваад байгаа байхгүй. Энүүдээ санаад яваад байгаа байхгүй. Одоо сүнс бидний сүнс маань одоо нөгөө дээд хэмжээсээс ирсэн байх тусмаа маш их өндөр мэдлгүүдтэй байдаг. Тэгээ тэр сүнснүүд маань болохоор одоо өөрийнхөө нэг сүнстэй улам сүнстэй улам илүү холбогдож сүнснээсээ мэдээллүүдийг авч байгаа байхгүй. Тийм болохоор та нар маань ч гэсэн сүүлийн хэдэн саруудад бас тийм зүйлүүд ажиглагдаж байна уу? Тийм ээ, өмнө нь ингээд ойлгодгүй олон жил яваад байсан ч юм уу, анхаарал тавьж байгаагүй зүйлүүд ч юм уу, тийм ээ. Гинт ийм биш үү? Инээс болоод ингэдэг шүү. Нэр ингэдэг шүү гэдэг. Ахаа моментод байхгүй тийм ээ. Айгүй ингээд хурдан болж эхэлж байгаа. Юмны наад цаатаа бид нар маш их хурдан ойлгож эхэлж байгаа. Тэгээ сүүлийн бас хэдэн сард одоо нөгөө 5D хэмжээс рүү орж байгаа. Одоо бид нар чинь ингээл нөгөө энерги өсгөөл өндөр өөр хэмжээс рүү орж байгаа шүү дээ тийм. Миний бие дээр мэдрэгдэж байгаа хамгийн хоёр том зүйл бол миний бие маань маш их хөнгөн болж байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ гэх юм бол юм их бага иддэг болсон байна. Өмнө нь хэдэн жилийн өмнө ч юм уу те нэг дорож 2-3 удаа ингээл баг юм иддэг байсан бол тийм ээ. Ядчил өдрийн хоол орой хоолоо заавал иддэг байсан бол одоо бол өдөрт нэг л хоол. Тийм. Би цаанаасаа хоол хүсэхгүй байгаа байхгүй, өсөхгүй байгаа байхгүй. Энэ том өөрчлөлтийг бол би сүүлийн хэдэн сар маш хүчтэй мэдэрч байна. 100 хийжсэн бичлэгийн өдрөө ч гэсэн би ярьж байсан тийм ээ. Хоёр дахь том өөрчлөлт юу гэх юм бол миний бүр эго алга болоод байгаа. Эгог болоод байгаа байхгүй бүр ерөөс ингээд дүр эсгэх ч юм уу тийм ээ нэг ямар нэгэн хин нэгэн байх гал хин нэгэн нэг тийм өөр хүн болж харагдах гал нэг өөрөөсөө өөр дээр хүн болж харагдах гал ч юм тийм ээ ингээд тэгэх шаардлага ерөөсөө байхгүй. Бусад хүмүүсүүдийг зүгээр байгаар нь хүлээж аваад тэгээд амьдралд чинь болж байгаа бүх үйл явдал учир утгатай болж байгаа гэдгийг ингээд улам илүү ингээд ойлгож мэдэрч байгаа байхгүй. Учир шалтгааныг ингээд тайлж бүр мэдэрч байгаа байхгүй. Энэ байдлууд бол биднэрт маш их гоё дотоод мэдрэмж амар амгалан өгдөг. Ийм болоод л миний амьдралд ийм зүйлүүд учирсан юм байна. Ийм болоод л ийм үйл явдал болсон юм байна. Ийм болоод л би ийм хүмүүстэй учирсан юм байна гэл тийм ээ. Гэж юмны нэг ансганы ингээд тайллыг олох гэдэг чинь айгүй гоё шүү дээ тий. Тэгээ одоо ингээд баг багаар ингээд тайлагдаал тэгээ өөрийнхөө ингээд амьдрал болж байгаа зүйлүүд ингээд дээрээс нь хараад тий. Одоо ингээд өөрийнхөө эго майнд биш тийм ээ. Логик майнд биш. Инээсээ даваад бүр дээрээс ингээд амьдралаа тавьдаж харж байгаа байхгүй. Тэнгүүд ойлгож эхэлж байгаа. Ахаа. Тэгээ одоо нөгөө нэг ингээд бүх зүйлүүдийн нөгөө нэг яагаад тэр хүнтэй тэр цаг мөчид учирсан юм бол одоо энэ тэр хүнтэй ингэж юм тийм ээ. Энэ үйл явдлууд болж юм гэдэг маш тийм гой тайлбар одоо болж эхэлж байгаа. Тэгээ та нарын маань амьдралд бас тийм юмнууд их болж байна уу? Болж байгаа бол бас комент хэсэгт бичээрэй. Тэгээ 3 дахь зүйл гэж мэдрэж байгаа зүйл гэх юм бол энергийг маш хүчтэй мэдэрч удаа эхэлж байгаа. Миний сессиа дээр одоо ирж байгаа хүмүүсүүдээ уцаар ярьж холбогдоогүй байхад л хэдэн цагаас эхлээл бараг л өглөөнөөс эхлээл за нэг иймэрхүү хүн ирэх гээд байгаа юм да гэдэг энерги мэдрэгдээд байгаа. За тэгээ бүрээ холбогдох гээд уцаар ярих гад ингээд бэлтэж явах үед бол за ингээд маш хүнд энергитэй хүн байх юм бол маш хүнд энерги мэдрэгдэж эхэлнэ.
За холбогдоод уцаар ярьлаа. Тэгжээтэл нөгөө хүн маань хэрвээ ингээд өөрийнх нь энергийн биен дээр янз бүрийн хүнд биетүүд энэ төр байх юм бол тийм ээ. Сүнснүүд энэ төр байх юм бол тэр сүнснүүдийн энерги тэр шууд мэдэрнэ. Тэр сүнснээ угаасаа ингээд хамт байгаад байгаа байхгүй. Зарим сүнснүүд болохоор юу байдаг? Ер нь бол хөвчлэн хүмүүсийн бие дээр одоо миний сесэ хийж байгаа туршлагаас л харах юм бол ер нь гэр бүлийнхаа хүмүүсүүдийн сүнснүүд нь өөрөх нь тухайн хүний энергийн биетэй холбоотой байж байгаа. Маш дээр үед өөд болсон өвөө эмээгийнхэн сүнс нь хүртэл одоо хүртэл байж байгаа. Тийм ээ? Өөрийнхөө одоо үр хүүхдүүд ач нараа ингээд хамгаалах гэж зарим нь нөгөөс нь цаашаа яг гэрэл рүү яваагүй энэ хэмжээс 4D хэмжээс гацсан байгаа. Тохиолдлууд байгаа. Харж хамгааландаа гэд нөгөө хүмүүс санаа тавиад ингээд үлдчихсэн. Тэгээ маш зарим хүмүүсүүд яг сүнсэд маш олон жил болчихсон. Болоод ингээд одоо бүр нөгөө нэг энерги ингээд тэр сүнснүүд ч ихсэн энерги хэрэгтэй байгаа байхгүй. Тэг энерги нь ингээд бүр алдаад одоо ингээд тийм ээ. Зарим сүнснүүд нь бол ингээд би угаасаа ингээд нөгөө сешн хийгээд ингээд эхлэхээр тухайн сүнс маань ингээд өөрийнхөө талаарх мэдээлэл хуваалцдаг л та. Тэнгүүт чинь би ингээ өөрийнхөө хүүхдүүдийг тийм ээ ач зэмээр ингээ харж хамгаалах гэдэг ингээ үлдсэн байгаа. Нэгт хоёрт бол бас зарим сүнснүүд зарим ч гэж ер нь бас ихэнх хүмүүс бол маш тийм доогуур энергитэй бие орхиж явсан байдаг. Маш их хараасал тийм ээ санаа зовол үзээ ядалт ч юм уу тийм ээ гомдол ч юм уу тийм ээ ийм энергитэй байж байгаад ингээд эцсийн мөчөд ийм их энергийг маш их олон жил тээж явж байгаад эцсийн мөчтөд ч гэсэн энэ энергийг тавьж явуулаагүй байж байгаад явчихсан сүнснүүд цаашаа ингээд явж чадаагүй ингээд гацсан сүнснүүд энэ маш их байгаад байдаг. Тэгээ тиймэрхүү сүнснүүд бас яг нэг сешнараас надтай холбогддог л тоо. Тэгээд өөрийнхөө талаар мэдээлэл хуваалцаад тэгээд одоо ингээд би гэрэл рүү явмаар байна тийм ээ явмаар байна. Одоо ингээд үнэхээр би хийх нөгөө талаасаа бол би хийх юмаа хийчихсэн. Нөгөө талаасаа бол одоо ингээд явах цаг болж байна. Ингээд надад энэ байгаад ах энерги надад дутагдаад байна. Нэгт хоёрт гуравт бол ингээд өөрийнхөө хүүхдүүдийнхаа энэ энергийг нь хүндрүүлээд авах сонирхол байхгүй байна тийм ээ. Тийм болохоор одоо ингээд цаашаа авмаараа ингээд намайг цааш нь явуулахад туслаач гэх. Янз бүрийн төрлийн тохиолдлууд байна л да. Би та нартай дараагийнхаа бичлэгүүдээр бас ингээд зарим жишээнүүдийг нь хуваалцаад явъя. Өнөөдрийн бичлэг маань бас хөөрхөн асуудаж байгаа болохоор тэгээ тийм болохоор сүнснүүд бас байна. Тэгээд өөрөөсөө гэр бүлийнхэндээ хэлж чадаагүй амд явж байхдаа одоо ингээд болсон үйл явдлаа гэр бүлд нь болсон үйл явдлыг хэлээгүй байж байгаад одоо ингээд гэр бүл нь мэдэх ёстой байна, ойлгох ёстой байна гэдэг мессежийг надад дамжуулж гэр бүлийнхэндээ хүргэх тохиолдлууд байна. Бас янз бүрийн биетүүд байна л да, сөрөг биетүүд. За тэгээд сүнснүүд маань бас өмнөх бид нар ч одоо энэ биед энэ амьдралд амьдарч байгаа өмнө нь бас бидний сүнснүүд чинь бас өөр амьдралуудаар амьдарсан байгаа шүү дээ. Тэр үедээ бол маш олон төрлийн зүйлүүдийг хийсэн байгаа тийм ээ. За тэгээд гэрээнүүдийг байгуулсан сүнсний гэрээнүүд. Зарим хүмүүсүүд тийм ээ маш их баялагт хүрчихсэн, эрх мэдэлд хүрчихсэн, нэр алдарт хүрчихсэн байгаад байдаг тийм ээ. Бүртгэлхийн хэмжээний тийм том хэмжээнд очсон тийм хүмүүсүүд бол бүгдийг гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ бол олон хүмүүс бол сүнсний гэрээ байгуулсан байгаад байдаг. Тэрнийхээ ачаар тэр амжилтад хүрсэн байгаад байдаг. За мэдээж тиймэрхүү гэрээ байгуулсан хүмүүсүүд бол хөвчлэн сүнсээ зарсан байдаг.
юу ч үнгүй байдгүй гэдэгтэй адилхан тийм ээ. Хэрвээ тухайн хүмүүсүүд маань нэр алдарт хүрж байгаа, эрх мэдэлд хүрж байгаа, маш их хэд баялагт хүрж байгаа бол за тэр гэрээг бол сөрөг талын хар битүүдтэй хийдэг. За тухайн хар битүүд маань тухайн хүнд эрх мэдлийг өгж гин гэдэг маань бол эд баялагийг өгч гин гэдэг бол нэр хүндийг өгж гин гэдэг бол нэр алдрыг өгж гин гэдэг бол тухайн хүнийг тэр энэ position энэ байдлыг нь ашиглаж сөрөг зүйлүүдийг бусад маш өндөр том түвшинд хийх боломжтой болчихж байгаа гэсэн үг байхгүй тийм ээ. Ялангуяа маш баян, маш олонний танил, олон хүмүүс мэддэг байх тусам эрх мэдэл нөлөөлөл нь маш их болчихж байгаа байхгүй. За тэгээд ганц заавал нэг тийм өндөр том хэмжээнд бүр ингээд сүнсээ зараагүй байсан ч гэсэн өмнөх амьдралдаа янз бүрийн ингээд жижиг шажиг асуудалтай байгаа тэрээс гарах гад сөрөг битүүдтэй гэрээ байгуулчихсан сүнсээ худалдчихсан. За тэрийг гэрээгээ ингээд нөгөө яг хумсартаагаар ингээд дуусгаагүй байгаа үед бол ингээд дараагийнх нь амьдралуудад нь тэр гэрээ нэг үйлчлэл яваад байдаг. Үйлчилж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тухайн хүний амьдралд маш олон сөрөг зүйлүүд ингээд үргэлжлэл байна гэсэн үг байхгүй? За олон зүтгүүр тийм ээ. Нэгт хоёр болохоор өөрөө бас их маш их сөрөг байгаад маш олон сөрөг үйлдэлүүдийг хийгээд ингээд эргэн тойрнуудаа энерги ингээд харлуулаад хүмүүсийг зовоогоод яваад байдаг. Тэгээ энэ гэрээнүүдийг болоод хумсартаагаараас ингээд дуусгаад цэглэж өгөх хэрэгтэй байдаг баха. Тэгээд тэр сөрөг битүүд бол угаасаа маш сүнснүүдээр манипуляц хийгээд сурчсан хүмүүсүүд битүүд байгаад байдаг. Тэгээ сешнэр болоод би ингээд маш олон хүмүүсүүд ингээд тийм гэрээг хийгээд тэр гэрээгээ цуцлаагүй. Одоо энэ амьдралд нь маш их ингээд саад тур үзүүлж байгаа хүмүүсүүд бас маш их байгаад байдаг. Тэгээ тийш ингээд ороод ингээд мэдээлэл авангууд тэр сөрөг битүүд ингээд манипуляц хийгээд чи тэр үед ингээд тийм юус гэрээ байгуулсан болохоор тэр чинь дуусаагүй болохоор одоо ч гэсэн хүчинтэй байгаад болохоор одоо ч гэсэн чиний амьдрал юм хэцүү байна гэх. Айгу манипуляцын хуурч эхэлж байгаа байхгүй тухайн сүнсийг. Тэгээ сүнс маань яг нөгөө маш тийм сөрөг доор энергитэй байгаад байгаа. Тэгээ хумсар дэш юу хумсарын талаар юу ч байхгүй шүү дээ. Маш доор түвшинд тэр сүнснүүдийг барьдаг болохоор тэр тухайн сүнснүүд маань юу тэр гэрээг цуцлах дуусгах гэнэ. Мэдлэг нэгт байхгүй, хумсар байхгүй. Хоёрт тэрнээс салах тэр хүч тэднэрт дутагддаг. Тэгээ тийм болохоор өөр энергийн хилэр багш нар дээр очиж энэ гэрээг дуусгаж тэр тухайн тэр битүүдээс сөрөг битүүдээс салж өгдөг. Тэгээ энэ мэдлэг бол уг нь маш чухал, маш олон хүмүүсүүд харамсалтай маш доор энергитэй байдаг. Тэгээ сессия хийж хахад нэг удаа надаас маш тод харуулж ирсэн. Мас бүр ерөөсөө хар энергитэй байдаг. Маш масаараа шүү. Маш олон хүмүүсүүд саарл биш бүр хар энергитэй байгаа байхгүй. Харамсалтай. Хар энергитэй байна гэдэг чинь бол ямар ч өнгө байхгүй тийм ээ. Ямар ч тэр энерги нь би аавраа ногоон өнгөөр гэрэлтэйг, цэнхэр өнгөөр гэрэлтэйг, шар өнгөөр гэрэлтэйг. За цагаан өнгө мөнгө талаар бүр ерөөсөн март. Хүний энергийн бие аавраа нь өнгөтэй байх тусам хамгаалалт маш өндөртэй байдаг. Хэр баргийн сөрөг зүйлүүд бие рүү нэвтэрч орох боломж байхгүй. Тэгтэл дийлэх масаараа бүр
хар энергитэй байна гэдэг бол бүр хар энергитэй байна гэдэг бол юу л бол юу ороход бүр ерөөсөө асуудал болсон байгаа байхгүй. Угаасаа бүр хар битүүдийн бүр ерөөсөө ингээд гар хүлэд болчихсон. Тийм болохоор ингээд энэ дэлхийг харахаар ингээд зовлон зүдгүүр ядуурал өвчин зовлон маш их байдаг шүү дээ. Энд чинь л тод жишээ нахгүй. Тэнд ухаарал байхгүй, ухамсар байхгүй, хуурчлал байхгүй, нэгүсэл байхгүй, хайр гэдэг зүйлийн талаар ерөөсөө ярих шаардлага байхгүй. Тэднэр бол хайр гэдэг зүйлийг мэдгүй, хүнийг өрөвдөх, хүн туслана гэдэг зүйлийн талаар огттой мэдлэг бараг байхгүй байхгүй. Тэгээд тэр байдлаасаа гарыг гэхэд тэр цаана нөгөө байгаад байгаа битүүд нь ингээд тэрнээс нь гарахгүй гэдээ бүр ингээд маш чангаар барьчихсан байдаг. Гэхдээ яг маш хүчрэхэг одоо дээд биетэй тийм ээ сүнстэй одоо тэгээ ялангуяа энэ амьдралда заавал сэрнэ хийж бүтээх ажилдаа ирсэн сүнснүүд бол тэгээд ямар ч байдал нөхцөл байдлаас бол өөрийг ингээд татаж гаргаж байгаа. Тэгээд тэрэнд нь тэр үйл явцтай бол бас өөртөө туслах чухал хүмүүсүүдийг замдаа уулзах, уулзрах гэдэг бол маш чухал байгаа да. Энэ нь бас маш том хувь тавилан байхгүй. Өөрийг нь тэр сөрөг зүйлүүдээс нь гаргаж өгөх, салгаж өгнө гэдэг бол маш тийм том хувь тавилан. Маш олон сүнснүүд бол тэр сөрөг энергитэй бол маш удаан суугаад ингээд бүр хүсэлгүйч болсон. Тэрнээсээ гарах хүсэлгүй болчихсон. Бүр ингээд ерөөсөө өөрийнхөө энергийг бүр ингээд алдаад соруулаад дуусчихсан болохоор өөр хүмүүсүүдээс ингээд энергийг сорж амьдардаг тийм ээ. Өөрөө одоо ингээд сүнсээ маш хүчтэй зарчихсан болохоор ингээд бүр хар битүүд зүгээр ажиллаж байдаг. Өөрөө бүр яг тэрний нэг хэсэг нь болчихсон. Сүнснүүд маш их байгаа да. Тэгээ би бас өөрөө харж байгаа л да ингээд над дээр ирж байгаа. Над дээр ингээд засал хэлэх гээд, сессия хэлэх гээд тийм ээ. Ирж байгаа хүмүүсүүдийг хардаг. Тэгээд сессияг хийн гэдэг чинь бол энерги битэй холбогдно гэдэг чинь бол тохооны даал тухамсар болоод дээд биетэй холбогдож байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд дээд бие нь бол надтай бас ингээд мэдээлэл хуваалцсан шүү дээ. Угаасаа л хуваалцсан. Тэгээд зарим дээд биенүүд нь бас надад хэлдэг л тийм. Ингээд над дээр угаасаа л над дээр ирж байгаа хүмүүсээ дээд бие л над дээр авчирдаг. Угаасаа тэр ингээд мэдэрдэг. За над дээр ирэх хэрэгтэй байна гэд мэдэрч байгаа болоод над дээр ирж байгаа байхгүй. Дээд бие л хөтлж авчирч байгаа байхгүй над дээр. Тэгээд нөгөө дээд бие нь мэдээлэл хаваалцсан л таа. Тэгээд бас ганц дээд бие нь бас надад өөр би бас битүүдэд одоо хэмжээсүүдийн битүүдтэй ажилдаг болохоор надад бас мэдээлүүд ирнэ. Тийж бас нэг ирсэн мэдээлэл нь бол надад ирж байгаа хүмүүсүүдийн хувь тавилантай хүмүүсүүд тийм ээ өмнөх амьдралуудаа бас уян хийж байсан тийм ээ бас сайн үйлдвэрүүдтэй хувь тавилантай сүнснүүд надад ирдэг гэсэн мэдээлэл бас ирсэн. Тэгээ ер нь бол ингээд тунгаад бодоход угаасаа л тийм л аахгүй тийм ээ. Зүгээр логикоор ч гэсэн бодоход зарим нэг хүмүүсүүдтэй бол би хизээч амьдралтай таарахгүй. Зарим хүмүүсүүдтэй яагаад ч юм тийм ээ бүр өөр төвд байгаа ярнээсээ ингээд намайг болоод хүрээд өгдөг холбогддог ч юм уу тийм ээ. Учрах хастаа хүмүүсүүд учрах хастаа цагтаа учрах хастаа газар ингээд уулзаад учраад холбогдоод явж байгаа. Тэгээд бид нар бол маш гайхалтай чухал цаг үедэд амьдарч байгаа. Тэгээд одоо бол ингээд энэ цаг үед энэ дэлхийд
маш олон хүчрхэг сүнснүүд хүний биед төрөөд энэ гайхалтай сэрэлтийн үед өөрсдийнхөө бас хувь нэмрийг оруулаад явж байгаа. Тэг хэрвээ таас үдж байгаа бас миний яриад байгаа зүйлүүдийг ойлгоод бас мэдэрч байгаа бол тийм ээ. Бас юм хийж бүтээмээр санагдаад байгаа бол одоо бол бидний хөдлөх цаг болсон. Тийм болохоор өөртөө эргэлзэхгүйгээр хийж эхлээрэй. Хэрвээ ямар нэг зүйлүүд өөрөө чинь нэг чангаагаад байгаа юм шиг байгаа тийм ээ. Ямар нэг зүйл болохгүй энергийн бие дээр ч юм уу чакратай ч юм уу ямар нэг битүүт ч юм уу ингээд өөртөө чинь саад болоод байгаа юм шиг санагдаж байгаа бол бас над дээр бас сесиад ирж болно. Сесиадаар болоод би ихэд онцлогоо хийдэг байгаа. Махан бие дээр чакрануудын хаалтууд аль чакрануудаар хаалт үүссэн байна. За тэгээд энергийн биен дээр ямар нэгэн сүнснүүд байна уу? Тэгээ бас янз бүрийн тэр битүүд байна уу, тийм ээ? Ямар нэгэн өмнөх амьдралуудад хийгдсэн тэр гэрээнүүд байна уу? Тэргээд энэ бүх мэдээлэлүүд эхнээс айшин дээр ингээд гараад ирдэг бүх зүйлүүд юм. Их чухал ингээд мэдээлэлүүд нь гараад ирдэг байна. Тэгээ тэр гарч ирсэн хэрвээ сүнснүүд байх юм бол битүүд байх юм бол гэрээнүүд байгуулагдсан байх юм бол тэргээд энэ бүх зүйлүүдийг нь би цэвэрлэж хаалтуудыг нь чакрануудын хаалтуудыг нь гаргаж өгдөг байгаа. Тэр гэрээнүүдийг нь хааж дуусгаж өгдөг байгаа. Тэр сүнснүүдийг нь болохоор нэг гэрэл рүү явуулж өгдөг байгаа. Би бол гэрэл хайрын энергитэй ажилладаг. Тэгээд хүн ер нь нэг энэ энерги гэдэг энергийн засал гэдэг бол маш чухал ажил байгаа даа. Тийм болохоор хамаагүй хүн дээр очиод ингээд энергийн засал хийх гэсэн нэг лам дээр ч юм уу тийм ээ. Нэг бөөдөр ч юм. За тэр тийм тэр нэг хүнээс сонсоод за тэр нь тийм гэсэн ингээд яваад очдог биш. Бас эрэл хаагуул хийж бас тухайн хүнийхээ энергийг мэдрэх хэрэгтэй. Маш олон төрлийн одоо энергитэй ажилладаг хүмүүсүүд их болчихсон. Энэ яг тийм чин сэтгэлээсээ үнэнчээр шударгаар цэвэр ариунаар биш бас ингээд цаана өөр бодлоготойгоор хийж байгаа ажиллаж байгаа тийм багш нар эдгээр бас би. Тийм болохоор өөрийнхөө мэдрэмжийг сонсоод тийм ээ. Өөрөө чинь ямар хүн татаад байна. Өөрт чинь гоё таавшрлыг, найдварыг тийм ээ гоё эрэг тийм халуун дулаан мэдрэмжийг өгч байгаа тийм л хүмүүстээр очиж энэ чухал ажлыг хийх хэрэгтэй. Энэ бодол маш чухал ажил засал байдаг. Маш чухал. Тэг хүн сөрөг зүйлүүдээс салаад ирэхлээр энэ хаалтууд өдрөдөө бүгдийг гаргаад ирэхлээр яах ч аргагүй угаасаа амьдрал нь өөрчлөгдөж эхэлдэг байна. Өмнө нь харж байгаагүй, ойлгож байгаагүй зүйлүүдээ ойлгож эхэлдэг болно. Амьдралдаа илүү зөв шийдвэрүүдийг өөрийнхөө төлөө гаргаж сурна. Өмнө нь хэрвээ ингээд битүүд байдаг байсан бол дандаа өөрийнхөө эсрэг шийдвэрүүдийг гаргана шүү дээ. За чи тэр муу зүйлийг хий, тэр хүний хуу уурчих тийм ээ, нэг тийм амар замыг сонгочих тийм ээ гэл энэ өдрийг. Тэгтэл тухайн хүнд өөрийг нэг л хохиргоол яваад байгаа байхгүй тийм ээ. Тэрийг хүн маш олон хүмүүс тохиомсолдгоо ойлгодгоо. Салж чаддгоо. Тамхичин хүмүүс, арх уудаг хүмүүс. За тэгээд хар тамхи гэл янз бүр энэ бүх зүйлүүдийн цаана бол битүүд байж байгаа. Тэг хүн ингээд анх ингээд сонирхож эхлэнгүүт
хаалгаа ингээ нээж эхэлж байгаа байхгүй юу? Өмнө нь юус хэрэглэхгүй байж байгаа тийм ээ. За тэгээд нэг удаа хэрэглэж үзтээ, хоёр дахь удаа, гурав дахь удаа гэдэг. Ингээд баг багаар улам илүү ингээ өөрийнхөө хаалгыг нээж өгсөөр агаад зөвшөөрөл өгöd байгаа гэсэн байхгүй юу? Би өөрт чинь ингээд миний бие рүү орох зөвшөөрлөө өгч байна. За тэгээ ингээд сүүлдээ ингээд баг багаар яжсан бас сүүлдээ ингээд донтож эхэлдэг. Донтно гэдэг чинь бол угаасаа тэр бит маань бүр өөрийнх нь энергийн вирус яваад ороод суучихсан. Өөрийнхөө амьдралыг ингээд захирах эрх мэдэл хүү болчихсон гэсэн үг байна. Өөрийнхөө биеийг тухайн сүнс маань өөрийнхөө биеийг захирах чадвараа алдчихсан байна гэсэн үг. Тийм тохиолдлууд маш их байдаг. Ганц өөр дөр ажилтдаггүй биш, өөр дөр хүртэл ажиллаад нэлээд удчихсан энергитэй ажилдаг хүмүүст хүртэл энэ асуудал тулгардаг. Сүүлд бас манай нэг пош найз ирж байсан. Өөрөө бол бас энергитэй ажилдаг. Нэлээд намайг бодох юм бол нэлээд олон жил бас намайг бодох юм хамаагүй туршлагатай. Тэм хүн над дээр ирж бас тэр битээсээ салсан байгаа. Би энэ талаар яг бүр ингээд тулж ажиллаад бол ер нь өнгөрсөн оны 10 сараас л эхэлсэн байна. Би бол айхтар удаан бол ажиллаг байгаа. Гэхдээ үр дүн бол маш сайн байдаг. Над дээр ирж өөрчлөлөд өөрөө яг ингээд бэлэн болчихсон тийм ээ. Үнэхээр одоо энэ зүйлүүдээс салмаараа энэний учрыг ойлгомоор байна. Өөрийгөө илүү таньж мэдмээр байна. Яагаад ингэж байгаа гэдгийг ойлгомоор байна гэдэг бэлэн болчихсон хүмүүсүүд над дээр ирээд ингээд хамтарч ажиллана шүү дээ. Энэ чинь бол хамтын ажиллагаа байгаа даа. Би өөрийнхөө зүгээс бол өөрийнхөө хийх ёстой зүйлүүдийг сайн хийн. Тухайн хүн маань сессия заслын үеэр өөрийнхөө талаар гарч ирсэн тэр бүх сөрөг талуудын зүйлүүдэд засаж өөртөө ажиллах хэрэгтэй байгаа. Чин бол хамтын ажиллагаа. Энийг бол бас сессиягаа эхлэхдээ дандаа хэлдэг. Би өөрийнхөө зүйлийг бол өөрөөсөө шаарддаг зүйлүүд бол хийн. Хэрвээ янз бүрийн бэлтүүд байх юм бол тэр мөрийг бүгдийг найрлах өгнө. Харин өөр тухайн сессиягаар бол тухайн хүний талаар маш чухал мэдээлэл гарч ирдэг байгаа. Тухайн өөрийгөө хайрлаж гин үү, өөрийгөө хүндэлж гин үү, тийм ээ? Бусад хүмүүсийг үнэхээр хайрлаж гин үү, хүндэлж гин үү? Үнэхээр үннийг хэлдэг хүн байна уу? Өөрийгөө илэрхийлдэг хүн байна уу? Хоолойн чакранд хаалт үүссэн байна уу? Зүрхний чакранд хаалт үүссэн байна уу, тийм ээ? Өөрийгөө илэрхийлдэггүй, өөрийнхөө хэрэгцээ хэлж ярьдгүй хүн байх юм бол нэг хоолойн чакранд хаагдсан байх жишээтэй. Өөрийгөө хайрладаггүй, бусдыг бас үнэхээр нэг тийм чин сэтгэлээсээ хайрлаж чаддгүй хүмүүс энэ төр байх юм бол тэдгээр хүмүүсийн хэмээр зүрхэн чакран дээр нь бол хаалт үүсчихсэн байдаг. Ингээд хаалтуудтай байгаа дахлаар ингээд үнэхээр хүн өөрийгөө хайрламаар байсан ч гэсэн цаанаас яагаад ч юм болдгоо чаддгүй. Яагаад гэвэл хаалт байгаа байхгүй. Тэгээ үнэхээр энэ нөгөө хаалтуудыг гаргаад ирэнгүүт би ч нэр өөрийгөө ингэж хүндлэх хэрэгтэй юм байна. Өөртөө би бас зөөлөн хандж явах хэрэгтэй юм байна. Өөрийгөө бас ойлгож явах хэрэгтэй юм байна. Тийм ээ би бас бусдад зөөлөн хандж явах хэрэгтэй юм байна. Энэ хандлага нь илүү их ингээд амархан болж эхэлдэг гэх үү? Бас бусдад өөрийгөө илэрхийлэх, бусдаа ингээд харилцаа холбоо тогтоох, тийм үннээ хэлэхэд ч юм уу илүү амар болж өгдөг. Маш их худлаа ярьдаг хүмүүсүүд юм бас энэ хоолойн чакранд хаалт үүсчихсэн байдаг болохоор юм баян худлаа яриад явдаг. За тэгээд бас маш олон хүмүүсүүд өөрийгөө хилдэггүй, өөрийгөө илэрхийлдэг юм уу гэхээр зарим хүмүүсүүд бүр эсрэгээрээ маш их юм яриад байдаг. Тэгээд тэр үед болохоо бас хаалт үүсчихдэг. Тэгээд цаанаас нэг хоолойн бүр ингэ сөөж мөгөд эхэлдэг. Тэр нь болохоор чи одоо сонсоо хитрхийг ярьчлаа. Ингээд нэг хаалт үүсчихдэг бас. Маш олон чухал ерөн мэдээлүүд сессияны үеэр бол гарч ирдэг. За өнөөдрийнхээ энэ бичлэгээс жоох ингээд тайван бас янз бүрийн юмнуудыг ингээд олон талаас нь жоох юмнуудыг тайлбарлаж өгөхийг хүссэн. Тэгээд та нартаа бас зах цухаас нь бас
ойлголтыг өгсөн гэж найдаж байна. Тэгээд та нар маань бас хэрвээ асуулт байх юм бол бичээрэй. Боломжоор би дараагийнхаа бичлэгээр бас хариултыг өгөхийг хичээнэ. Тэгээд над дээр бас ирж сешн хийх хүсэлтэй хүмүүс байх юм бол бас надтай холбогдоод онлайнаар хийдэг болох төр хаанч байсан цагаа тохироод холбогдоод тэрийг хийждэг. Тийм болохоор энэ манаас маш амар гайхалтай. Сүүлийн хэдэн сараас маш олон өөр орон төвүүдэд байдаг Монгол болоод гадаад хүмүүстэй ажилласан. Үр дүн бол ямар ч ялгаагүй. Угаасаа энерги квантум филдэд бол цаг, space одоо энэ хаана байгаа энэ хол байна уу, ойрхон байна уу, заавал уулзаж сешн хийх энэ төр биш. Тэнд бол ямар ч энэ хол зай мааны хязгаарлалт ерөөсөй байдаггүй болохоор ингээл холбогдоод энергийн түвшинд холбогдоод мэдээлэл аваад бүх зүйлүүд энэ энергиэр хийждэг ба. Бүх зүйлс бид нар бол энерги. Тийм болохоор бүх зүйлс энэ цэвэрлэгээ илааршуулт эдрийг бол энерги биен дээр хийж иж бидний бас энэ махан бие маань яг эдгэрч бүр зөв 100% эдгэрч өгдөг байгаа да. Энийг бол одоо хүмүүс илүү их ойлгож эхэлж байна. Гайхалтай энэ ухамсарын сэрэлт бол маш эрчтэй гоё явагдаж байна. Тэгээд та бүгдтэй маш их гоё хайрын гэрлийн энерги бүтрүүн явуулъя. Тэгээд энэ бичлэг маань та нарт маань таалагдсан болов лайка дараарай, гоё комент бичиж явуулаарай. Хэрэгтэй хүмүүсүүд нь шеэр хийгээрэй. Сувгийг маань subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.